Офшорчдын нэр ус дансны мэдээллийг задлах гэлээ гэж сэтгүүлч мөнх баясгаланд 13 жилийн ялтай эрүүгийн хэрэг үүсгэн байцааснаар офшорын асуудлыг түр намжаасан. Харин одоо дахин сэргэж хэллээ. Энэ удаад улсын хурлын гишүүн бүрөвдөрж мэдээлэл задлажээ. Гэхдээ өмнө нь ил болсон мэдээллүүд хэдий ч хаанаас мөнгө хулгайлж офшорт хийсэн тухай их сурвалжуудыг нь дурдсанаар онцлогтой байна. Хамгийн сүүлд оволцож байсан асуудал бол Эрдэнэт үйлдвэрийг барьцаан тавиулж стандарт банкнаас 140 сая доллар зээлснийг нь одоо Эрдэнэт үйлдвэр төрж эхлээд байгаа Жастин Батхуугийн өр байлаа. Тэгвэл бүрөвдөржийн задлсан мэдээллийн нэгдүгээр Жастин Батхуу жагсжээ. Энэхүү лойрын зээлийг Улаанбаатар төмөр завын дарга байхдаа батлан дааж гарын үсэг зурсан хожирхүү. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал байхдаа мөн гарын үсэг зурсан хан зэрэг. Тухайн төрийн өмчийн хорооны дарга байхдаа гарын үсэг зурсан сугардаггүй сугар. Айнаал ерөнхий сайдасан Санжийн Баяр нар энэ гэрээтэй холбоотойгоор офшор данс нээсэн байж болзошгүй гэжээ. Санжийн Баярын хувьд төрсөн өгтөөрөө дамжуулан мөнгө угаасан нотлогдоод байгаа өгөөд түүнийг нь одоо Монгол даяараа мэднэ. За хоёрдугаар жагссан хүн бол Сүү Утгалдын төрсөн ах Сүү Батачир. Холбогдож буй холбоос нь Broggold Energy Resource-ийн ухаан удаг гэн. Гуравдугаарт Батцорг гэх хүн жагсжээ. Энэ хүн улсын хурлын гишүүн Тэмүүлингийн авга ах буюу Эрдэнэт үйлдвэрийн даргасан Ганзаргийн ах нь эсвэл дүү нь болох хүн гинэ. Орлогын их усүр нь Эрдэнэтийн 140 сая доллартай холбогдно гин. Энэ Батцорг нь бүр 7 ширхэг офшор данстай байх юм. Мөн ч их юм хэлнэ дээ, тийм ээ. Дөрөвдүгээрт улсын хурлын гишүүн Дэлгэр сайхан. Бол төмөр Евро компани захирлын хувьд төмрийн хүдрийг хоёр өөр гэрээгээр гадагшин зөөгж байсан байх магадлалтай гэн. Тэрээр хоёр газар офшор данстай байна. За ингээд 5 дугаарт 1999-с 2000 онд сангийн сайдаар ажиллаж байсан Я Очирсүх гэж хүний нэр байна. 6 дугаарт нэг компани төөцийн дарга даваа нэмгэх хүн хоёр офшортой байх ба ерөнхий захирал Оюун гэрэл хатагтайд бас 7 дугаар жагсжээ. 8 дугаарт Gold Oil Inc гэх компанитай холбогдож 4 офшор данс эзэмшиж буй Баярын Бадам ханд гэх хүн байна. Тэрээр 1981 онд Санжийн Баярын дунд охин болон мэндэлснээр офшорт данс эзэмших хувьтай дөржээ. 9 дугаарт Санжийн Баярын том охин Нандин. Тэрээр 2 офшор данстай бөгөөд түүний Америкийн иргэншилтэй гадаад пассворт олон нийтийн сүлжээнд байраа эзэлсэн байгаа. За 10 дугаар Санжийн Баярын бага охин 1992 онд төрсөн Хонгор гэчийн нэр дурайж байна. Энэ баяргаж дээрэмчийн ерөн гэр бүлээрээ бүлэгдэн Монгол улсыг тэржигт нь офшорлоо зөожгсөн бололтой. Өнөөдрийн энэ их өөршөөр ядуур хоосрол энэ хүнээс гарцаагүй шалтгаална. 3 охиных нь 7 өөрийнх нь нэг офшор данс нийт 8 газар офшор данс эзэмсэж байгаа энэ даргалагдсан хулгайж одоо элчин сайдын судлаар шагнуулсан шигээ таруулж суугаа. Арай л дэндүү юм аа да, тийм ээ. Норын алтан хуйгийн өглөж дуулаад байдаг нь үнэн штэ. Нөгөө томчуулыгаа барьж чадахгүй надаар орлоо гэж элбэгдорж хийж байгаа ажил л да. За тэгээд 11-дүгээрт Алдарт Сангаживын баяр цогт холбогдож буй их сурвалж нь мэдээж оюу толгойн гэрээ дээрээс нь Energy Resource-ийн ухаан худаг. Энэ Energy Resource-ыг Монгол улс олон жил тижээлээд муу мухай юмбар энэ компанитай холбогдож байдаг юм. За 12-дугаарт байгаль орчны сайд асан Цогтбаатар. 13-т нь Хөөрхий 80 саяын уналтын Сандуун ах сэргэлэн дууж явна. Холбогдож буй их сурвалж нь газрын 8 гэжээ. За ийм л байна. Монгол улсыг хоосруулсан хүмүүс бол эд. Санжийн Баяр Батууны охид ухаан худаг ба Energy Resource хамгийн олон удаа нэр дурддагдж байгаа биз. Эд бол 100-ны шилдэг гэмт бүлэглэл. Бидний өнөөдрийн ядуур бол Монгол улсын өнөөдрийн дороотлын шалтгаан нь бол энэ хэд юм. Энд зөвхөн 12 хүний нэрийг л түүрлэн дурдсан байна. Цаана Батүлээс өгсүүлээд 36 хүний нэр дурддагдлгүй үлдлээ. Ийм л байна да. Одоохондоо гасалж л бай. Монголчууд бид ард түмэн юм бол хизээ нэг цагт эдний байх ёстой газар нь авааччил таарах. Эд цөөхөлөө бид олуулаа. Бид 3 саяулаа.